见揭培子见宗卡巴罗桑查培沙拉萨瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭被子见宗卡帕楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得见见瑞西提美见被王波将表扬康健揭培子见宗卡巴楼桑查培沙嘎拉瑟瓦德明美在为得
千千瑞西，提美见贝，瓦冈波江贝扬，康千揭贝子见宗卡巴。楼桑查佩沙嘎拉瑟瓦登，妹妹在为得见见瑞西，提妹见贝瓦冈波江贝扬。康健揭贝子见宗卡巴，楼桑查佩沙嘎拉索瓦登，妹妹在为得见见瑞西，提妹见贝王波江飘扬，康健揭贝子见宗卡巴，楼桑查佩沙嘎拉索瓦登。เฉียงเลยก็ได้เฉียงเข้าหานะโมตัสสะภะคะวะโตอะระหะโตสัมมาสัมพุทธัสสะนะโมตัสสะภะคะวะโตอะระหะโตสัมมาสัมพุทธัสสะนะโมตัสสะภะคะวะโตอะระหะโตสัมมาสัมพุทธัสสะปะหูเทวมโนสาจามังคลานิอาจินตโยอากังกามานาโสทานังโพหิมังคลโมตตมังอาเสวนาจะพาลานังปันดิตานันจะเสวนาปูชาจะปูชนิยานังเอตัมมังคลโมตตมังปฏิโรปเทสวาโสจะปุเพจะกตปุญญาตาอาตาสา
มมาปณิทิจาเอตัมมังคลโมตตมังพาหุสัจจันจะสิปัญจะวินัยโยจะสุสิกิโตสุภาสิตาจายาวาจาเอตัมมังคลโมตตมังมาตาปิโตปัฏฐานังพุทธทาราสสังฆโหอนาคุลาจักกัมมันตาเอตัมมะคลโมตตมังหานันจะธรรมจริยาจยาตกานันจะสังฆโหอนาวาชานิกรรมานิเอตัมมังคลโมตตมังอารติเวรติปาปามาจะปานาจะสัญญโมอาปมาโทจะธรรมเมสุเอตัมมังคลโมตตมังเอตาทิสานิกตวานาสาปาธรรมปราชิตาสาปาตาโสทิงคาจันติตันเตสัมมังคลโมตตมัง За бүхэн та бүхэн энэ өдрийн энд хүргэе. Дээрх ингээтэн 70 өгшийн зүүн өмнөд Азийн сүсгтнүүдэд зориулсан 2 өдрийн номын айлдвар ийхүү эхэлж байна. За 70 өгшийн номын айлдварын эхэнд ялангуяа зүүн Азийн сүсгтнүүдэд зориулсан номын айлдварын эхэнд одоо зүүн өмнөд Азийн лам уургууд уншлаг уншиж байна. 本师释迦牟尼佛，南无本师释迦牟尼佛，我观自在菩萨行深般若波罗蜜多时，照 За одоо хятадын сүсгтнүүд бэлгүүний зүрхэн судрыг хятад хэлээр уншиж байна. Дээрхэн гинэдэн 70 өгш жил болгон олон цуврал номын айлдваруудыг айлддаг. Үүний нэг нь бол одоо зүүн өмнөд Азийн сүсгтнүүдэд зориулсан номын айлдвар юм. Энэ номын айлдвараар 70 өгш одоо ловн чантра гэрдэгийн төвд орох ба төвд орхон өөрийн тайлбар номыг одоо цувралаар айлдж байгаа. 不增不减，是故空中无色，无受想行识，无眼耳鼻舌身意，无色声香味触法，无眼界乃至无意识界，无名业，无名情。 乃至无老死亦无老死尽，无苦集灭道，无智亦无得，亦无所得故，菩提萨埵，依般若波罗蜜多故，心无挂碍，无挂碍故。 无有空，不远离颠倒梦想，究竟涅槃三世诸佛，依般若波罗蜜多故，
得阿耨多罗三藐三菩提，故知般若波罗蜜多，是大神咒，是大明咒，是无上咒，是无等等咒，能除一切苦，真实不虚。故说般若波罗蜜多咒，即说咒曰：揭谛揭谛，波罗揭谛，波罗僧揭谛，菩提萨婆诃。愿消三障诸烦恼愿得智慧真明了普愿罪障悉降除是常行菩萨道。가. 시루님부 버려 바랍니다. 살. 사살. 사시부기 중심매도 tra마리라링시 닌데겐바디 상계싱투 미대포와이 조그나마타싱라가조발쇼 이당 구루라나 만달라캄 나야타야미.
За дээрхийн гинтэн далаа өгшийн нэгэн том үйлс болвол одоо энэ шашин хоорондын одоо ив нэгдэл шашин хоорондын одоо харилцан одоо ив нэгдэлтэй оршингох энэ одоо тал дээр бол маш их анхаарал хандуулдаг. За энэ одоо далаа өгшийн одоо нэг дөрвөн том үүргийн нэг нь бол одоо шашин хоорондын ив зохицол юм аа. За Бурхны шашны одоо түүхэнд бол орд өмнө Пали уламжил болон санскрит уламжлалын одоо лам хуургууд одоо харилцаа холбоо урд өмнө бол бага байсан. За сүүлийн үед бол далаа өгш одоо зүүн өмнөд Азийн орнуудад одоо зүүн өмнөд Азийн орны лам хуургуудтай хамтарч одоо олон удаагийн уулзалт ялангуяа одоо лам хуургуудын хооронд одоо туршлага судлах мэдлэг солилцох одоо ийм уулзалтуудыг олон дахин зохион байгуулсан. Үүний үр дүнд одоо нэлээд одоо харилцаа холбоо сайтай болж ирж байна. Ер нь далаа өгшийн одоо аль дуртай байн гардаг. Бурхны шашин бол ерөөсөө Пали уламжил дээр Бурхны шашны үзэл онол бүгдээрээ Пали уламжлалын одоо сургаалмал дээр тогтноо. За тэгээд Пали уламжлалын одоо үзэл онолыг ойлгохгүйгээр одоо санскрит уламжлалыг ойлгож мэдэх боломж байхгүй. Тийм учраас энэ бол одоо маш чухал юм а гэж та байн гаалтдаг. Бүгд одоо Пали уламжлалын одоо лам хуургууд бол Финан ёсыг одоо их хэрхэмлдэг. Финан ёсоор бол бид нэр адилхан юм а гэж одоо байн гаалтдаг. 야, 다들 Нэмээд одоо энэ санскрит уламжлал буюу их хөлгөний уламжлалыг дагсан Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орнууд бол мэдээж энэ хэрэг одоо далаа өгштэй харилцаа холбоотой явж байгаа. 직 쳐봐서 За энэ удаад 좀 되는 шашны одоо бурхан багшийн одоо шавнар 아주 대로 бүгдээрээ одоо олон янзын уламжлалыг дагаж байгаа шавнар бүгдээрээ нэгдэж энэ удаад одоо энд цугларсан ерөөл уншиж залбирлаа, уншлага уншлаа. За бидний хувьд бол одоо ерөөл тавина гэдэг нь бурхан багшид одоо бидний замыг зааж өгсөн, заавар зөвлөгөө өгсөн ийм одоо багш гэж одоо үзэх хэрэгтэй. За бурхан багшийг одоо лагшин зарлаг тааллаас нь одоо магтдаг. Их бодмөрийн зэргийн одоо хамгийн ихэнд бурхан багшийг одоо лагшин зарлаг таал одоо талаас нь магтан мөргөлүүлсэн байдаг. За бурхан багш бол одоо зүгээр гинтийн одоо гинт гарч ирсэн зүйл ерөөсөө биш, мөн одоо ямар нэгэн тийм мөнхийн хүчин зүйл ерөөсөө биш юм аа. Тоолшгүй 3 их галавт одоо чуулганыг хурааж ээж одоо энэ ийм бурхны лагшинд хүрсэн. За энэ бол хотол чуулганыг одоо бүрдүүлсэн. Асар их одоо хотол чуулганыг одоо бүрдүүлж ээж одоо ийм бурхны одоо ийм лагшинтай болсон. 지 교수 망고 지 공부신 За бурхан багш бол одоо маш олон зүйлийг одоо олон талаас нь бодож тасалгаж ялангуяа дотоод сэтгэлийн одоо тэр хэр буртгийг арилгаж эцтэй гэгэрэлд хүрсэн. Тийм учраас хэрхэн яаж гэгэрэлд хүрснээ одоо өөрийгөө хэрхэн энэ гэгэрэлд хүрснээ бидэнд айлцсан юм аа. Тийм учраас хязгааргүй олон амьтдын хүсэл горлыг хангагч одоо зарлагтай гэж айлдвар зарлагтай гэж магтсан байгаа. За энэ нь бол одоо маш олон одоо амьтдад өөрсдийн одоо арга замаар амар амгаланд хүрэх одоо бүхий л одоо арга замыг айлдсан. За тэр шашин шүтлэгтэй хүмүүс битгий ял одоо шашин шүтлэггүй хүмүүст ч гэсэндээ одоо дотоод сэтгэлээ засах, сэтгэлээ амар амгаландаа болгох арга замыг одоо айлдсан юм аа. 최대의 담만을 여배 인도산에 애네 간다 소소 감다 뭐보다 사부지기 간다지기 셴뱅글로 상보지 때야지. За тэгээд энэ айлтгахтаа бол одоо олон хүмүүст өөр өөрсдийн оюун санаанд нь одоо нийцүүлж олон оюун санаанд нь тааруулж ингэж одоо айлдсан. За яаж одоо бурхны утга төгсгийг гэрэлд хүрэх вэ? Энэ бүгдийг бол одоо бурхан багш өөрийн одоо туршлагаараа айлдсан учраас бид нэр үүн дээр нь одоо үүнийг
одоо дагаж мөрдөх хэрэгтэй. Дагаж мөрдөхдөө бол шууд хүлээж авах биш. Одоо нягтлал судалж одоо ингэж үзэх хэрэгтэй байгаа. Энэ нь бид одоо боломжтой зүйл юм. Учир нь юу вэ гэхээр бид бүгдд бол дата гата гарба буюу одоо бурханлаг чанар бидэнд байгаа юм. Ясоносын твитгэр болон мэдвэтгүний твитгэр гэх мэт сэтгэлийн хэр буртгууд бол бидэнд байгаа боловч эдгээр зүйлүүд бүгдээрээ бидний дотоод сэтгэлийн мөн чанарт оршоогүй. Ямар тохиолдолд ийм одоо зүйлүүд бий болдгоо гэхээр өөрийгөө үнэхээр бүтсэн гэж боддог, юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар үнэхээр бүтсэн гэж бодож байгаа энэ буруу одоо бодлын улмаас энэ мөнхийн мэдхгүй энэ бүгдийн мөн чанарыг таньж мэдээгүй улмаас бидэнд одоо уур хилэн хүсэл шунал гэх мэт нисоност муу сэтгэлүүд бий болдог. Тэгэхээр энэ бүгдийн уг үндэс болсон тэр би гэж одоо баримталж байгаа юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар бүтсэн гэж бодож байгаа энэ буруу бодлуудыг буруу үзлүүдийг няцаах юм бол одоо нисоност муу сэтгэлүүд бүгдээр арилах юм аа. Энэ бол одоо маш чухал юм. Миний хувьд гэх юм бол одоо өдөр болгон бод сэтгэл болон хоосон чанарын үзэл онолыг бодож бясалгадаг. Миний дотоод сэтгэлд энэ бүгдийг бодож бясалгаснаар миний дотоод сэтгэлд маш их одоо өөрчлөлт гарч байна. Бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс үзэгдлүүд бүгдээрээ үзэгдэж байгаа шиг оршдоггүй. Юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгүй. Энэ бүхэн бүгдээрээ зөвхөн одоо нэр томьёолын төдийд л оршиж байгаа гэдгийг бид нэр сайн бодох хэрэгтэй юм. 모르고르싱에게 다도 준비 된진세하다 될 энэ хоньян бүтээн юнг ява энэ. За бидний одоо дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, бидний дотоод сэтгэлийг хямраадаг тэр би гэж баримталж байгаа. Бид баримталж байгаа тэр одоо буруу баримтлалыг одоо арилах хэрэгтэй. За энийг бол олон талаас нь одоо тайлбарласан байгаа. Өөрийгөө одоо бодох нь амин хуваа хичээх нь дороотл бүгдийн одоо үндэс юм. Бусдыг инхрээлэн хайрлах нь амар амгалан бүгдийн одоо уг үндэс юм а гэж одоо альцсан байдаг. 가수다 만들르딩 나리에네 간다 이네 둥게 마모 요대야 되디 다도 즈베텐제다 랑진진데게 치기도 봐. За бидний одоо энэ дотоод сэтгэл юуны улмаас хямардаг вэ гэхээр ерөөсөө л өөрийгөө бодож амин хуваа хичээсний улмаас л одоо энэ олон сэтгэл хөдлөлүүд, сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болдог. Гэтэл яг үүндээ бол одоо амьтан бүхэн бидэнтэй адилхан юм аа. Амьтан бүхэн юугаараа бидэнтэй адилхан юм бэ гэхээр би зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэгтэй яг адилхан бусад амьтад бүгдээрээ зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэг. За энэ нь бол одоо огторгуу сацуу хамаг амьтан бүгдээрээ яг адилхан юм аа гэдгийг сайн бодох хэрэгтэй. За тэгээд өөр дээрээ одоо сайн бодох хэрэгтэй байна. Бид одоо зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдэг гэвч одоо хүсдэг жаргал маань бидэнд төдийлөн ирэхгүй, зовлон бидэн дээр ирээд байгаа. Энэ хүсдэггүй зовлон яагаад ирээд байна вэ гэхээр бидний одоо энэ дотоод сөрөг сэтгэл хөдлөлтөд холбоотой юм аа. Гэвч энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд бол бүгднийг нь одоо арилгах боломжтой юм аа. Энэ өөрийн одоо мөн чанарыг сайн ойлгож авах юм бол одоо бусдыг одоо мөн зөвөр нь ойлгож авч чадна. Бусад хүмүүс бусдыг ч гэсэн одоо зовлонгоос нь салах боломжтой юм байна гэдгийг одоо сайн бодоорой. За ингээд аль чадгаараа бусдыг одоо энэрж хайрлсан, бусдыг энэрж хайрлсан энэхүү одоо энэрэнгүй сайхан сэтгэлийг өөртөө төрүүлэх хэрэгтэй. Үүнтэйгээ зэрэгцүүлэн аливаа юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараараа бүтээгвэ. Бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс үзэгдлүүд хэдий үзэгдэж байгаа боловч одоо яг өөрийн мөн чанараар оршоогүй. Яг энэ нь одоо огт байхгүй гэсэн үг биш. Энэ бол одоо зөвхөн нэр томьёолын төдөд оршиж байгаа юм а гэдгийг одоо сайн бодоорой. За тэгээд энийг бол одоо номон дээр байгаа зүйлийг би зүгээр ингээд нэг давтан уншиж байгаа юм ерөөсөө биш шүү. Би өөрөө дахин дахин бодож байгаад хоосон чанарын үзэл онолыг дахин дахин одоо бодож бясалгасны одоо үр дүнд аяндаа одоо юмс үзэгдэж байгаа боловч илт мэт одоо ийм өөрийн мөн чанараараа бүтээгүй оршоогүй ийм одоо ойлголт аяндаа төрж байна. Энэ бүгдийг би өөрийн туршлагаар одоо та бүхэнд хэлж байгаа юм шүү. Хамгийн гол нь одоо өөртөө ийм туршлагыг одоо бий болгох хэрэгтэй, ийм дадлыг суулгах хэрэгтэй. За ямар тааж одоо өөрийгөө инхрээлэх, өөр амин хуваа хичээх мөн одоо юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтсэн гэдэг энэ буруу
одоо ойлголтууд, буруу бодлууд л одоо биднийг одоо янз янзын одоо бидэнд янз янзын зовлон авчирдаг юм а гэдгийг одоо маш сайн ойлгож авах хэрэгтэй байна. За эртний одоо цогт налаандагийн эрдэмтэд энэ бүгдийг бол одоо учир шалтгааны үүднээс нотлон буулгасан. Тийм учраас одоо энэ гүнзгий одоо мэдлэгүүдийг бид нэр одоо олж авах хэрэгтэй байгаа юм аа. За энэ бүгдийг одоо энэ учир шалтгааны үүднээс нь сайн мэдэж авч чадах юм бол бидний одоо дотоод мэдлэг болон хүчтэй болон үүнтэйгээ зэрэгцэн одоо хамаг амьтдыг энэрж хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийн хүчин чадал улам нэмэгдэх юм аа. Хэрвээ одоо хамаг амьтдыг энэрж хайрласан тэр сайхан сэтгэлийг өөртөө төрүүлчих юм бол яг одоо энэ мөчид би жаргалтай болно, ирээдүйд ч жаргалтай байх болно. Ахын үестэй аз жаргалтай байгаа зогсохгүй алс хожтой ч гэсэн одоо аз жаргалтай байх боломжтой болно. Тийм учраас бид нэр одоо энэ мэдлгүүдийг олж авах хэрэгтэй. Ян янзын одоо асуудал тулгарх тохиолдол бидэнд байна. Тааламжгүй одоо зүйлүүд тохиолдож байгаа. Гэвч энэ бүхэн бүгдээрээ ямар нэгэн шалтгааны улмаас бий болсон гэдгийг сайн бодох хэрэгтэй. За хүн бидний нүд одоо бид бодитоор нэг хардаг. Бидний нүдэнд үзэгддэггүй одоо ийм амьтад бас маш их байдаг. Тэдний ад дон гэх мэт тэдгээр амьтдын зүгээс одоо янз бүрийн хорлол ирж байгаа нь бол одоо тэдгээр амьтад мэдхгүй улмаас энэрэнгүй сайхан сэтгэл болон одоо юмс үзэгдлийн талаарх үнэн зөв мэдлэг дутагдсны улмаас л одоо бусдыг хоруулж байгаа юм аа. Тэгэхээр энэ одоо тухайн одоо амьтан нь одоо мэдгүй аргагүй ирэхэд л одоо ийм зүйлийг хийж байгаа гэж бодох хэрэгтэй. Ингэх юм бол одоо бид тэднээс айж одоо болгоомжлж айж сандрах шаардлага ерөөсөө байхгүй. Өөрийгөө одоо амин хуваа хичээх хэдий хэмжээнд одоо амин хуваа хичээх тэр хэмжээгээр асуудал тулгарна. Хэдий хэмжээгээр бусдыг бодно тэр хэмжээгээр одоо амар амгалан аз жаргал бий болох юм аа. Ингээд үзэхлээр бол яалч аргагүй бидний хүсдэг нэг амар амгалангийн уг үндэс болсон энэ бод сэтгэл болон юмс үзэл иммун чанар хоосон чанарыг таних мэдсэн энэ бэлэг оюуныг өөртөө төрүүлээ. Аль чадгаараа энэ хоёрыг одоо өөртөө бий болгоё гэж бодох хэрэгтэй. Хүмүүс хоорондын харилцаан дээр маш олон асуудлууд тулгарч олон асуудал үүсч байна. Олон одоо хэрүүл тэмцэл дайн тулаан одоо гарч байгаа. Энэ бүгдийн ерөндөг нь бол одоо бусдыг энэрч харилцсан энэрэнгүй сайхан сэтгэл юм аа. Энэрэнгүй сайхан сэтгэлийг одоо улам хүчтэй болгодог зүйл нь бол хоосон чанарын үзэл онол юм. Тийм учраас бидний одоо энэ анхааран авлахын гол огш шим нь бол одоо энэ хоёр зүйл юм гэдгийг битгий мартаарай. Бурхны шашинтан бид нэр ялангуяа одоо цогт налаандагийн одоо агуу эрдэмтэд бол хотогт нагарж байна болон чандра гэр дэтэргүүтэй эдгээр эрдэмтдийн одоо ном зохиол шаштруудыг одоо бид нэр үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Энэ бүгдийг одоо судалж чадах юм бол бидний дотоод сэтгэлийн гүнд одоо өөрчлөлт бий болох юм аа. Энэ сэтгэлийн гүнд өөрчлөлт бий болох болно. Одоо энэ нь бол одоо баттай мэдлэгээр бий болох юм. Тийм учраас бид нэр одоо энэ учир шалтгааны үүднээс нотлон буулгасан одоо энэ ном сургаалыг одоо уншиж судлах хэрэгтэй. Бог зонхын одоо бодмөрийн зэргийн өрөөлт гардаг. Урд өмнө бурхны шин дэлгэрсэн боловч одоо доройтсон тэр газар орнуудад бурхны шин улам одоо сэргэж дэлгэрэх болтугай гэж одоо өрөөл тавьсан байгаа. Миний хувьд гэх юм бол одоо бурхан багшийн шав гэлэн санвар сахил хүртсэн одоо ийм гэлэн сахилтай лам хүн. Бурхан багшийн одоо айлдвар сургаалыг үзэл онолын үүднээс нотлон буулгасан одоо энэ уламжлал бол одоо төв үзлийн одоо үзэл онолыг нотлон буулгасан энэ уламжлал бол хамгийн гайхамшигтай юм аа. Энийг бол одоо эртний одоо ном сургаалууд бол арслангийн одоо сүр жавхаа гэж нэрлэдэг. Төв үзлийн үзэл онолыг одоо нотлон буулгаж байгаа нь бол одоо арслан мэт одоо сүр жавхаатай юм аа гэж одоо гаргадаг. Тэгээ энэ нь бол одоо бурхан багшийн айлдвар сургаалын гол огш шим юм. Энэ огш шимийг бол одоо аль чадгаараа бид нэр одоо судалж үзэж бурхны шинжлэн бид нэр аль чадгаар үзэж судлах хэрэгтэй. Нөгөө талаасаа бол одоо яг энэ адрамата цаг үе бол ирж байна. Зүүн цаг одоо ингээд тохиож байна. Энэ үед бид нэр аль чадгаараа одоо энэ өөрийн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулж энэ гүн гүнзгий мэдлэгийг одоо олж авахын тулд аль чадгаараа хичээх хэрэгтэй.
지금 나요야다 сая хэлсэнчлэн одоо шашны дайсан гэх юм уу эсвэл одоо бидний нүдэнд үзэгддэггүй ад донгийн хорлол гэх юм уу ийм зүйлүүдийг бол бид нэр одоо энерж хайрлах хэрэгтэй шүү. Бид нэр одоо үнэн зөв ойлголттой болчих юм бол одоо тэдэнд буцаагаад одоо хорлолын хариуд нь буцаагаад бид нэр одоо эерэг зөвлөн хандах боломжтой юм. Бид нэр өөрсдөө одоо бидний мэдлэг дутагдах юм бол одоо тэдний өдөөс сөрөг хариу үйлдэл үзүүлэх болно. Тийм учраас бид нэр одоо бурхны шашны яг энэ үндсэн зарчмуудыг одоо сайн мэдэж авах хэрэгтэй. Үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөртөө дадуулах хэрэгтэй. Хэдий хэмжээнд одоо энэ бүгдийг дадуулан тэр хэмжээгээр өөрт таатай бусад ч гэсэн одоо таатай байх болно. Дотоод сэтгэл таатай амгалан байгаа зохисохгүй бидний бие махбодын эрүүл мэндэд ч гэсэн одоо таатай байх болно. Энэ нь бидний одоо биеийн эрүүл мэндэд ч тустай. Насны бүтээл хийж одоо нас уртасгадаг. Нас уртасгахын одоо хамгийн гол эрхэм дээд нь бол бод сэтгэл юм аа. Ягаад гэхээр хэдий хэмжээнд бид нар бод сэтгэлтэй байна. Тэр хэмжээгээр бидний дотоод сэтгэл амгалан тайван байна. Дотоод сэтгэл амгалан тайван байхын хэрээр бидний бие махбодын эрүүл мэндэд одоо эерэг нөлөө үзүүлнэ. Ингэснээрээ бид нар урт удаан наслах боломжтой юм аа. Тийм учраас бид нэр энэ олон талаас нь одоо ингэж бодож үзэх хэрэгтэй. Бид нар бол одоо сайн сэгийн мянган бурхтын одоо дөрөвдүгээр бурхан багшийн одоо шашинд орсон бурхан багшийг одоо шүтж байгаа бурхан багшийн шавнар юм. Тийм учраас бид нэр одоо бурхан багшийг дааж байгаа шавнар учраас бурхан багштай адилхан одоо гэгэрэлт хүрээ бурхан багштай адилхан одоо тэр гэгэрлийн зам мөрөөр замны гэж бодох хэрэгтэй. Бурхан багш бидэнд юуг эрхэмлэж айлцсан, юуг чухалчилж айлцсан түүнийг бид нэр одоо дагж мөрдөх хэрэгтэй байна. Хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ дагын. 자동차. Yeah, please repeat the offering prayer after me. I make offering to the Buddha. I make offering to the Dharma. I make offering to the Sangha. За I make offering to all session. цайны дээж цайны тахил өргөж байна. All evil. May I do all good. May I benefit all sentient beings. 나 저기 대 요도 전에 관심 개별 수준 송가 와서도 За түрүү нь орж ирэх үед одоо мэгзэм уншиж ирсэн мэгзмийн одоо уншлагын дотор ганжин хавь зүгжин цонхоо буюу цас дуулсын одоо оройн чимэг болсон бог цонхоо гэж одоо уншиж байна. За яг тэр үед надад юу бодогдсон бэ гэхээр бог цонхоо одоо төвдийн амдуу мужийн хүн төв амдуу муж дотор одоо зонхоо гэдэг нутагт төрсөн. Тэр зонхоо нутагт би бас тэр зонхоо нутагт ойрхон газар төрсөн юм аа. За ингээд хэдийгээр бол олон зуун жилийн өмнө одоо бог зонхоо лагшин мэндэлсэн боловч өнөөдөр бол би өөрийгөө бог зонхоогийн одоо шадар шав гэж өөрийгөө одоо болдог гэж боддог. За тэгээд яг энэ үед бол одоо өөрөөрөө бахарх сэтгэл надад төрсөн. За өнөөдөр өнөө хүртэл одоо хийсэн үйл хэрэг маань одоо бурхны шашинд одоо багахан ч гэсэн одоо хувь нэмэр оруулсан байх гэж бодож байна. Миний хийсэн одоо энэ үйл хэрэг маань ирээдүйн 100 хэдэн жилийн хугацаанд ч гэсэн одоо үргэлжлэн явах баха гэж найдаж байгаа. За бог зонхоо лагшин одоо бог зонхоо сэрүүн заларч байсан тэр үед бол одоо шинжлэх ухааны ойлголт байгаагүй. Гэтэл энэ цаг үед бол шинжлэх ухааны ойлголт одоо маш хүчтэй дэлгэрсэн. За олон одоо хүндрэлтэн олон хүмүүс одоо энэ шинжлэх ухааныг одоо хүлээн зөвшөөрч дагж байна. Энэ үед би шинжлэх ухааны олон эрдэмтдтэй уулзаж нөхөрлөж олон янзын одоо судалгаа туршилтуудыг одоо ингээм хамтран хийж байна. Шинжлэх ухааны эрдэмтдтэй их ойр дотн нөхөрлөж байгаа. За шинжлэх ухаан гэх үед л одоо хүмүүс шууд одоо түүнийг хүлээн авч байна шүү. Үнэхээр үнэн гэж одоо итгэж байна. За шинжлэх ухааны эрдэмтэд бол гадаад юмс үзэгдлийг бол машинын одоо нарийн судалж ялангуяа атомын одоо төвшөнд бол атом физикийн төвшөнд бол одоо бүр маш нарийн одоо судалгаа хийж байгаа. Энэ тал дээр бол орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд үнэхээр гарамгай юм.
За тэгээд энэ мэтчлэнгээр бид нэр одоо шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо их харилцаа холбоотой байж өөрсдийн одоо туршлагаас хуваалцах ийм боломжтой цаг үе ирсэн. За миний хувьд их юм бол одоо төв үзлийн үзэл онолд бол одоо нэлээдгүй суралцсан хүн суралцсан одоо тэр зүйлээ өөрийн амьдралдаа одоо дагаж мөрдөж өөрийн болгож авсан. Тэгээд ингээ өөрийн болгож авсан энэ зүйлээ бусад хэлэх үед бол одоо үнэхээр одоо ач тустай байгаа нь бол илхэн байна. Тийм учраас бид нэр бүгдээрээ одоо энэ бүгдэд одоо сайн суралцаж энэ бүгдийг одоо нэг нэгэндээ хуваалцах хэрэгтэй. За ингээд одоо өмнөх жилийн номын айлдвараа зогссон хэсгээс үргэлжлүүлэн одоо төвд орохыг болон төвд орхон өөрийн тайлбар номыг одоо үргэлжлүүлэн тайлбарлая. За одоо энэ номыг анх одоо тайлбарт ишийг хүртсэн тэр цагаас хойш одоо үргэлж үзэж судалж өнөө хүрсэн. Сэмналиа чаргуурко 이게또 Бурхан багшийн одоо надад ямар одоо зүйл бодогдож төсөөлөгддөг вэ гэхээр бурхан багш одоо заларч байна. Бурхан багшийн дэргэд хотогтноо гарч байна, заларч байна. Хотогтноо гарч байгаас наашлаад цогт чандра тэргүүтээ эрдэмтэд заларч байна. Түүний дараагаар нь одоо цас төвдийн орны одоо олон эрдэмтэн мэрэгдүүд бог зонхов тэргүүтээ олон дээдсүү заларч байна гэж надад ингэж төсөөлөгддөг юм аа. За ингээд эдгээр эрдэмтдийн одоо ном сургаалыг уншиж судалж одоо судалгаа хийх тусам бидний одоо мэдлэг улам гүн гүнзгий болж ирж байна. Гүн гүнзгий мэдлэгтэй болохын хэрээр бид нэр маш олон талын одоо энэ судалгааг олон талын юм зүтгэл болон одоо дотоод сэтгэл аль алин дээр нь бид нэр гүн гүнзгий судалгаа хийх боломжтой болж байна. Энэ одоо энэ судалгааны яг л одоо ийм зарчмаар бид нэр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо ярилцаж өөрсдийн одоо санал бодлоо солилцож туршлага хуваалцаж байгаа юм аа. За өнөөдөр одоо бусад зүүн өмнөд Азийн одоо орноос олон хүмүүс ирсэн байна. Мөн одоо палео уламжлалын олон лам хуургууд энд морилгон иржээ. Бид нэр бурхан багшийн одоо шавнэр гэдгээр бүгд адилхан. За та бүхэнд одоо би тусгаалan одоо мэдчилгээ дэвшүүлье. Ер нь бол одоо шашин болгон хоорондоо эвтэй найртай байх нь чухал. Түүн дотроос бурхны шашинт нь дотроо одоо баг хөлгөн их хөлгөн гэж ялгарч өрөөсө болохгүй юм. 티 시선성 뭔가 밀리고이 내가 도준되는 세계체야 현지토스 취미 교수세. За чантра гэртигийн одоо аль дүрт гардаг төвд орхон одоо аль дүрт гардаг. Ловын игнэн чоглон гэх мэт одоо эдгээр эрдэмтдийг ловын басуу ондоо болон одоо дигнага гэх мэт эдгээр эрдэмтдийг үзэл онолын үүднээс нь одоо няцаасан байдаг. За үзэл онолын үүднээс бол одоо төв үзлийн онол гэдэг бол одоо үнэхээр гайхамшигтай үзэл онол юм. Маш гүн гүнзгий одоо мэдлэгийг одоо олон талаас нь учир шалтгааны үүднээс нотлон болгодог одоо гайхамшигтай үзэл онол юм аа. За энэ зарим хүмүүст бол хоосон чанарын үзэл онол бол шууд санаанд нь одоо буудаггүй, санаанд нь багтдаггүй. Тийм учраас одоо энэ үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тийм учраас одоо хоосон чанарын одоо үзэл онолыг санаанда багтааж чадахгүй одоо өөрсдөө хүлээж авч чадахгүй хүмүүсийг одоо ингэж одоо шүүмжилсэн байдаг. За миний хувьд гэх юм бол чандра гэрдэгийн одоо төвд орох болон төвд орхон өөрийн тайлбар гэх мэт хоосон чанарын үзэл онолыг нотлон болгосон эдгээр ном зохиолуудыг одоо байнга уншиж ирсэн. Яг чандра гэрдэгийнтэй адилхан одоо тийм өндөр түвшинд гараагүй ч гэсэн төв үзлийн онолыг бол нэлээдгүй одоо ойлгож мэдсэн. Цаваа ширээ буюу одоо бэлгүүний үндэс ном байгаа. Готод дайгарч унаа одоо айлсан энэ номон дээр тайлбар гэсэн чандра гэрдийн одоо төвд орох болон төвд орохын өөрийн тайлбар ийм номууд байна. За эдгээр номууд бол үнэхээр тэр гүн гүнзгий ойлголтуудыг маш нарийн одоо тайлбарлаж
одоо учир шалтгааны үүднээс нотлон болгосон байгаа. Бид бүгдэд эдгээр ном одоо шаштрууд одоо бидэнд байна. Бид энэ бүгдтэй учирсан бидэнд одоо бидний өмнө байна шүү. Тийм учраас бид энэ бүгд үзэж судлах хэрэгтэй. Хотогт нагарч байна болон хотогт нагарч байна тэр одоо мэрэгэн дээдэс шавнарын гол зорилго юу байсан бэ? Энэ номыг одоо бичиж үлдээхийн одоо гол зорилго нь юу байсан бэ гэхлээр ирээдүйн хойч үеийн одоо шавнар энэ номыг үзэж судлаасаа гэсэн ийм зорилгоор л одоо энэ номыг бичиж үлдээсэн юм аа. Тийм учраас бид нэр энэ номыг эдгээр номуудыг уншиж үзэж судлах хэрэгтэй. Аль чадгаараа бид нэр одоо энэ номд суралцах хэрэгтэй. За аль чадгаараа одоо энэ бүгдийг уншиж судалж энэ бүгдэд одоо суралцж чадах юм бол тэтгэр одоо мэрэгд дээдсүүдийг баясгах одоо хамгийн гол тахил нь энэ байх болно. Тийм учраас энийг та бүхэн анхаараарай. 国主去的，这位，我们就被进步出征、社保尊重三代写入第一的送过多啊，加上个的进步国。 Төв дурхуй дотор бол өглөг өгөх тухай, ёс суртахуун буюу сахил сануарыг сахих тухай, төсвөр төвчээрийг дадуулах тухай, хичээл зүтгэлийг гаргах, сэтгэлээ тогтоох, самаат яаны тухай мөн одоо бэлэг бэлгүүнийг одоо тайлбарсан ийм 6 зүйлийг бол одоо чухалчилж байгаа. За одоо бол яг уншиж байгаа хэсэг маань бол одоо ёс суртахуун буюу одоо сахил сануарыг одоо сахих тухай гарч байна. 龙俊中啊，做过新闻业报告，我系统马赛基年度算完，年度的党委样新闻业报告，其实我真的就抗战上网就去听那吧，开展的他全部人。 ёс суртахуун буюу одоо сануарыг ёсчлон сахих юм бол энэ сануарыг сахисны хүчээр одоо муу заяанаас гэтлэх болно. Муу заяанд унахгүй байх болно. Яг одоогор бол бид нэр одоо хүний төрлийг олсон. За хүний төрлийг олно гэдэг нь бол хамгийн чухал зүйл нь аливаа нэгэн зүйлийг эргцүүлэн бодох ийм боломжтой. Ийм одоо боломжтой учраас бид нэр аливаа нэгэн зүйлүүдийг одоо зөв буруу сайн мууг ялгах ийм чадвартай байна гэсэн үг юм аа. Ийм чадвартай үедээ л бид нэр одоо зөв бурууг ялгаж, сайн мууг ялгаж, мууг төвчиж, сайныг өөртөө төрүүлэх ийм одоо чадварыг бий болохгүй бол үнээс бусдад бол ийм одоо боломж олдохгүй юм. За ингээд бид нар өөрсдөө хичээл зүтгэл гаргаад одоо хичээл зүтгэл гаргаж явах юм бол хичээх юм бол бидний дотоод оюун ухаан маань сэтгэл оюун маань улам одоо хөгжиж явсаар байгаад эцэстээ одоо төгс гэгэрэл хүрэх боломжтой. Тийм учраас яг энэ мөчөд л одоо бид нар хичээх юм чухал юм. Хэрвээ бид нэр одоо сайн бодож чадах юм бол бидний одоо эрдэм нөгөө одоо номонд гардаг тэр олон эрдмүүд бол төрөх боломжтой юм аа. Яг миний хувьд их юм бол би энэ насандаа одоо энэ гэгэрлийн 5 мөр байдаг. Одоо чуулганы мөр, барилгын мөр, эдгээр үзэхгүй мөр болон дадуулах мөр, үл суралцах мөр гэсэн эдгээр 5 мөрөөс одоо 2 дугаар дээр барилгын мөрийг өөртөө төрүүлэх боломжтой байна гэж одоо бодогдож байгаа. Надад ийм одоо баримжаа одоо надад төрж байна. Одоогор бол надад одоо чуулганы мөрийн эрдэм бол төрсөн. За эдгээр эрдмүүд бол бүгдээр одоо төвлөрөх бясалгал болон одоо нэгтэл судлах бясалгалыг одоо хослуулснаар бий болно. За түрүү нь одоо би нарган болгож хэлсэн одоо бог зонховда одоо бог зонховын лагшин мэндэлсэн зонхоо нутагтай ойрхон газарт би төрсөн. За богцонховын одоо шашинд одоо аль чадгаараа одоо хичээж энэ шашныг одоо дэлгэрүүлэхэд аль чадгаараа хичээсэн богцонховд нэлээд одоо ойрхон ирсэн байх гэж өөрийгөө боддог. За ингээд яг
яг энэ цаг үед бол одоо одоо гадна талаас нь бол одоо зүүн цаг ийм одоо таагүй адармаатай ийм цаг үе ирсэн. Гэхдээ бидний дотоод сэтгэлд бол одоо баттай мэдлэг одоо үнэн зөв ойлголт баттай мэдлэг байх юм бол одоо бид өөрийн дотоод сэтгэлээ одоо улам одоо хөгжүүлж чадна. Энэ л одоо хамгийн чухал зүйл юм аа. Энэ нь бол одоо гадна тал хичнээн адармаатай байсан ч гэсэн дотоод сэтгэл нь ийм чадвартай байх юм бол биднэрт энэ одоо энэ гүн гүнзгий мэдлэгийг хадгалан авч үлдэх хойч үедээ өвлүүлэн өгөх боломж бидэнд одоо бүрэн гүйцэд байна гэсэн үг юм. За тэгээд бидний одоо энэ гэгэрлийн эрдэм гэдэг бол ерөөсөө дистраллан одоо бий болдог. Дистраллан бий болж алхамаар одоо цаашаа ахиж явна. Гади гэдэг тарин байдаг. Энэ нь бол одоо эрдмүүд бол бүгдээрээ одоо ингэж дистраллан одоо бий болно гэсэн үг. Ингээд олон талаас нь сайн бодож үзэх юм бол бидэнд эдгээр эрдмүүдийг өөртөө төрүүлэх боломж одоо бүрэн гүйцэд байгаа юм. За би одоо гэлэн сахилтаа өндөр настай хөгшин хүн би надад худлаа ярих шаардлага ерөөсөө байхгүй. Бид номонд гарсан зөөлүүдийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж амьдралдаа ингэж дагаж мөрдгийн хэрээр бидний дотоод сэтгэлийг одоо үнэхээр засаж байна шүү. Бидний сэтгэлд ийм өөрчлөлт гарч байна шүү. Дан ганцхан одоо номонд ингэж байна гэж хэлэх төдийгээр биш өөрсдийн амьдралдаа одоо боддоор хэрэгжүүлэх хэрэгтэй, амьдралдаа дагаж мөрдөх хэрэгтэй. Тэгээ энийг л одоо би та бүхэнд одоо анхааруулж захиж хэлж байгаа юм. 대신도 수dum도 제외칠 내 모임 뭐 롱수 여러 롱수야 신도 림베 나나 매배 패버도 제외칠 나로 팡뭐 뭐를 거냐고 롱수 비칠 치 롱수도 좀 미시번 주로스 오모주고 최저디 휴식을 샤 근실생이 개별 За төв дурхын одоо тахилын өгүүлэл буюу тахилын шүлэг буюу хамгийн ихний одоо мөргөлийн шүлэг байгаа. Энэ мөргөлийн шүлэг бол одоо маш чухал юм аа. Энд одоо ловн чандр гэрдий гэгэн одоо хамгийн ихэнд бурхан багш болон одоо бодисодва бусад бурхтуудад мөргөл үйлдэлгүй хамгийн ихэнд энэрэнгүй сэтгэлд мөргөл үйлдсэн байгаа. Энэ бол одоо маш чухал юм. Энэрэнгүй сэтгэлийг одоо хэдий хэмжээнд төрүүлж чадна тэр хэмжээгээр одоо бидний төгс гэгэрэлд хүрэх үндсэн гол шалтгаан одоо бүрдэж байна гэсэн үг юм. За бүр алс хойчийн одоо гэгэрлийн тухай одоо ярихгүй байлаа гэхэд яг энэ цаг мөчид энэ цаг үед одоо бид нэр амар тайван амьдрах боломж одоо энэ энэрэнгүй сэтгэлийн төрүүлснээр л бий болох юм. За хэрвээ энэрэнгүй сэтгэлийг одоо сайн төрүүлж чадах юм бол түрүүнд хэлсэнчлэн одоо гэгэрлийн 5 мөр байдаг. 5 мөрийн эрдэм байдаг. Эдгээр 5 мөрийн эрдэмүүд бидэнд төрөх боломжтой болж эхэлнэ. Тийм учраас чандра гэрдигийн хамгийн ихэнд энэрэнгүй сэтгэлд мөргөл үлдсэн учир нь одоо ийм юм аа. Маш онцгой. Энийг бид анхаарах хэрэгтэй. Хүндрэлтэн бүгдээрээ ихээс мэдлдэг. Ихээс мэдлсэн яг тэр мөчөөс их нь одоо энерж хайрлаж одоо ангир уурга шимүүлж ээж хөхүүлж ээж одоо тэр хүүхэд одоо дөнгөж төрсөн тэр нэр балчир хүүхэд амьд үлдэнэ. Бид нэр бүгд одоо ихээс төрсөн бүгдээрээ л ихээс төрсөн хүмүүс зарим одоо төрөл байдаг одоо гинтийн төрөл гэж онцгой төрлүүд байдаг. Бид нар бол тийм биш ээ. Бид нар бол бүгд одоо ихээс мэдлсэн юм хүмүүс. Ихээс мэдлсэн л бол одоо эхийн инэрэл хайрыг бид нар одоо хүртэж эхийн инэрэл хайрын хүчинд одоо бид нар амьд үлдсэн. Тэгэхээр бид бүхэнд бол одоо инэрэл хайрыг мэдрэх чадвар, инэрэл хайрын уг үндэс бидэнд бүгдд нь байгаа юм. Ингээд бид нэр одоо багаасаа эхийн инэрэл хараар тэтгэгдэж өсөж том болдог. За ингээд ингэж амьдарч явсаар эцэстээ одоо бид нэр амьсгал хураах тэр мөчөд хүрэх үед
миний амьсгал хурааж байгаа тэр хүний дэргээ түүнийг инэрч харилсан хүмүүс хайр ойр дотны хүмүүс нь түүний дэргэд байх юм бол амгалан тайван амьсгал хураах болно. Ингээд үзэхлээр одоо бидний амьдрал ихэлсэн тэр цаг мөчөөс амьсгал хураах эцсийн мөч хүртэлх энэ хугацаанд одоо инэрэнгүй сэтгэл бол маш чухал юм аа. Бид нар амьдарч байх хугацаанд амьдарч байх үедээ аль чадхаараа бусдыг инэрч хайрлах чадна, бусдад одоо сайхан сэтгэлээр хандаж чадна. Тэр хэмжээгээр өөртөө одоо ач тус нэргэж ирэх юм. Бидний одоо энэ хүсдэг аз жаргал гэдэг бол амар амгалан гэдэг бол ерөөсөө бол инэрэнгүй сэтгэлд толох юм. Инэрэнгүй сэтгэлд хөтлөгдөж, инэрэнгүй сэтгэлд татагдж одоо бид нэр тэр сайхан үйл хэргийг хийж тэр бүгдийнхэн үр дагаварт нь одоо үр дүнд нь одоо бид нар амар тайван аз жаргалтай амьдрах боломж бүрдэх юм аа. Ингээд үзэхлээр бидэнд бол энерги сэтгэлийг төрүүлэх боломж бидэнд байгаа нь бол гарцаагүй юм аа. Энерги сэтгэл одоо хэдий хэмжээнд хүчтэй төрөн тэр хэмжээгээр бид нар зовлонг даван туулах чадвар одоо улам нэмэгдэнэ. За энерги сэтгэл дангаараа бол одоо бидний гэгэрэлд одоо хүргэж чадахгүй. Энерги сэтгэл гэдэг бол одоо гэгэрлийн эрдмийг төрүүлэх хамгийн том одоо нөхцөл шалтгаан болдог. Гэвч үүн дээр юу хэрэгтэй вэ гэхлээр одоо бэлэг оюун хэрэгтэй, юмс үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэн энэ бэлэг оюуныг одоо энерги сайхан сэтгэлтэй одоо уялдуулж чадах юм бол бидний нөгөө хүсдэг амар амгалан ирээ зогсохгүй бидний эцэстээ одоо төгс амар амгаланд хүрэх боломжтой юм. За бид нар одоо нэн тэргүүн мэдэх ёстой зүйл маань бол зовлон үнэн зөвөр нь таньж мэдэх хэрэгтэй. Тэр зовлон юунаас бий болвоо гэдгийг одоо олж мэдэж авах ёстой. Энэ бүгдийг олж мэдэж авч чадах юм бол бид нэр зовлон арилгах боломжтой гэдгийг олж харна. Энэ зовлонг уг үнцээр нь арилгадаг гол одоо ерөндөг нь бол бод сэтгэл болон одоо хоосон чанарын үзэл хонол юм аа. Энэ хоёрыг одоо өөрсдөө бий болгоорой. За ингэж чадах юм бол одоо бидний хүсдэггүй одоо зовлонг уг үнцээр нь одоо арилгаж чадна. Бид нар бүгдээрээ бурхан багшийн шавнаар бурхан багш энэ хоёр одоо зүйлийг одоо эрхэмлэж, нандинаж маш онцгойлон одоо айлдсан. Энэ нь одоо яагаад энийг одоо чухалчилж айлдсан юм бэ гэхлээр хэрвээ энэ хоёр зүйлийг одоо сайн судалж ойлгож амьдралдаа одоо хэрэгжүүлж чадах юм бол яг энэ үед энэ үедээ одоо аз жаргалтай байгаа зогсохгүй алс хоочтой амар амгалантай байх бүрэн боломжтой гэдгийг одоо олж гарч өөрийн амьдрал, өөрийн туршлагаараа одоо ингэж одоо мэдэж авч бидэнд айлдаж үлдээсэн. Тийм учраас бурхан багшийг дагж байгаа шавнар бидний хувьд бол түүний одоо тэр эрхэмлэж онцгойлон чухалчилж айлдсан энэ сургаал номлыг бид нэр одоо дагж мөрдөх хэрэгтэй. Одоо үүнд суралцах хэрэгтэй. Кэди ди тэй세 보우 tumbe yuna neve chingwale zhowa dar debe xianla ra male bar jugjing lada mela soban zhowa neva na danyin zimbura meji na 보우 jingme risu chi chibur gyurwa dar nyanzhu songwa te chi ne kange dobar gyur tena nebar chawe chir nyanzhu kona ngebar gyuru dinyi chir tene kedin din kedi minum ye nangdo jena yang namba memba ni ngambara trudi shesung sos kange shir tedar tsurim chawa невер서 За хэрвээ одоо ёс суртахууныг одоо сахиж чадахгүй за сахил санварыг одоо ёслон сахиж чадахгүй бол одоо түүний үр дагаварт одоо муу заяанд унах тухай гарч байна. За ингээд өглөгийг тайлбарлаж дуусны дараагаар бол одоо ёс суртахууныг одоо номлож байгаа. Ёс суртахуун сахил санвар гэдэг бол эрдэм бүгдийн одоо үндэс суурь нь болдог. За ёс суртахуун буюу одоо сахил санварыг одоо сахисан хүнд
бусдад одоо өглөг өгөх тэргүү одоо бусад эрдэмүүд нь бол илүү их одоо аривддаг, хурдан аривддаг, улам хөгждөг. 수수 겨우 남다 송지다 랑장술로 더니 년나다 계산을 예벌 레고야 뭐 유주는 수름 Тийм учраас одоо Ширвага, Брадига их хөлгөний одоо бодисод банаар бүгдээрээ одоо энэ яс урт хууныг сахил санаарыг одоо эрхэмлэн дээдэлдэг юм аа гэж гарч байна. 심지 예외 교른 저기는 춘주기네 교른 충분히 신진지대 За хэрвээ одоо энэ яс урт хууныг сахил санаарыг одоо гимтээж үүнийг одоо ёслон сахиж чадахгүй бол хүнд нь одоо муу зай тамд төрнө. Арай баг нь бол одоо бэрдэд төрнө. Түүнээс арай баг нь бол одоо адгуу самтнд буюу энэ муу заяаны 3 төрөл төрнө гэж гарч байна. 요 시저가 바당 주도마에 심진 녀월 치도 시저와네 꾸르와 마와도 생기 루원주로 시저가 바당 참매니 심진 녀월 치도 시저와네 За 코요 10 хар нүгэл байдаг. 10 хар нүгэл бол одоо 10 хар нүглийг твцсэн санварыг одоо бид нэр салхих ёстой. За 10 хар нүгэл нь бол одоо өөр өөрсдийн үр дагаврыг өгдөг. 탐묘치도 요 시저가 바당 Жишээлбэл одоо ширүүн үгийг хэлэх үед бусдыг одоо хямраана. Энэ ингэж бусдыг хямраасан одоо энэ үеийн үр дагаварт өөрөө ч гэсэн одоо бусдаас таагүй зүйлүүдийг сонсож дотоод сэтгэл нь хямарч зовх болно. 시보다 더블처원주로 시저가 바당 내심 기심진 녀월 치도 시저와네 편반매서와도 생긴 너버처원주로 시저가 바당 10 хар нүглийг бол дотор нь одоо биеэр үлдэх 3, хэлээр үлдэх 4, сэтгэлээр үлдэх 3 гэж одоо ангилдаг. За энэ бүгдийг одоо хийх юм бол хийгээд ихээр хийх юм бол одоо тамийн одоо зовлон амснаа. 제달 매겨 эдгээр 비단이 동의기 풍부 첨부 채매버 за тэгээд эд бүгдийг одоо хэдий хэмжээнд хийн тэр хэмжээгээр одоо зовлон бий болно. 10에서 봐도 겨워요. 공도 겨워지 레게 람디 Энэ бүгдийг твчих юм бол одоо сайн зайны төрлийг олно. 니지서 뭐 매버다 셴레 퇴배셔서 저디 자이제서 저와 시르게 나베 용서 겁나 년디게 대고 용서 주고 셔도 За яагаад одоо 랑 어버서 뭐 상제와데 за яагаад энэ бүгдийг одоо хийдэг вэ гэхээр бусдыг одоо зовоод энэ нь бол бусдыг зовоох одоо зовооно. За бусдыг одоо зовоохгүй тулд бид нар бусдыг одоо хайрлах хэрэгтэй юм аа. Бусдыг хайрлахын тулд эхлээд тэдний ачийг санах хэрэгтэй. Хэдий хэмжээнд бусдыг инэрч хайрласан сайхан сэтгэлтэй болон тэр хэмжээгээр энэ одоо бусдыг зовоох энэ 10 хар нүглийг бол төвчиж эхэлнэ. 용수 장내 저주선배 사 용수 타보다 포도도 쓰고 요소다고 저바 자식을 주고 쳐도시 자식 숨었다고 За хэрвээ бусдыг инэрч хайрласан тэр инэрэнгүү сайхан сэтгэлийг бод сэтгэлийг өөртөө төрүүлж чадах юм бол энэ бод сэтгэлийн үүднээс одоо бусдад өглөг өгөх нь агуу жим одоо буян болж ирнэ. За тэгээд төсөр төвчээр хичээл зүтгэл сэтгэлийн төвлөрөл бэлэг оюун гэх мэт эдгээр зүйлүүд бүгдээрээ бод сэтгэлтэй уялдсан тохиолдолд бол одоо маш хүчтэй болж ирэх юм аа. Тийм учраас одоо энэ бод сэтгэл инэрэнгүү сэтгэл одоо сэтгэлийг одоо төрүүлэх хэрэгтэй. 这些那么的累积，这个出入我这等于去，这些我的累积那面的，那么些些我呢，专门西边那么着说，这个西边说了，跑着都西边，那不是要我西边呢，看给，看是看了，帮些把送到美国去了，出入人几天把也跑着清洗些，出入天呢，送到美国去了，几天把跑着都去把我写掉了，送了700，当天几天的。 За ертөнцийн одоо зовлонд уйдаг гол зүйл нь бол одоо хүсэл шунал хүсэл тачаал юм. За энэ одоо хүсэл шуналыг бид нэр одоо ёс суртахуун сахил санаагаар одоо дарж чаднаа.
저 이게 동어서 셔버린 시셔오 처음에 보시죠니 개와주 레겔럽이 처음에 배칠 대 저주선배 사입에 되던 특별 명공 지도된 나와 제모도 차오 그 동어서 셔버 대신도 сэтгэлийн хэр гэдэг нь бол одоо бидний урд өмнө үйлдэлсэн одоо муу үйлийг хэлж байна. За тэгээд энийг бол бид нэр одоо эсрэг ерөндгөөр нь одоо дарнаа. Тэр нь юу вэ гэхээр одоо 10 цагаан буян гэх мэт эдгээр зүйлүүдийг одоо хийх хэрэгтэй. 이베치로스 오몰런주고 샤와 심기버 니보 다니 심기버 숨베고 Ингээд 시시 피시 머리 төвд орохын үндсэн шүлгийн 2 дугаар бүлгийг одоо уншиж дүүрлээ. 셔버디 시차와 저주선배 사숨베 명호 양디 지 3 дугаар бүлгийг бол одоо гэрэлтүүлэгч гэж нэрлсэн. Гэрэлтүүлэгч гэж нэрлсэн нь бол одоо Божодвийн 10 газрын эрдэм байдаг. 10 газрын эрдмийн одоо 3 дугаархыг ингэж гэрэлтүүлэгч гэж нэрлэж байна. 심 수버게베 대시 세텔라 대시 니더 상자 나온 중 지더 냐마셔베 네고기 ngaru도 상대로 나온 중 와당 대시도 저주 선발라야 대리 이시게 나온 중 이시게 나와 대도 예배 저주 선발텔라 야 서버 바로도 치마 학원이도 땜배칠 개딘님이 주고 가이티 룰레샤니 유진도 상르전에 잡아 교자디 서버 쩌버처럼 하고르기 시샤와 면서 저주 선반이 셰이심 제수수와 니기체 대대비 이시 예배실 관계 현다게 나서기 시 뒤숨기 연대 모임 뭐 토고전도 교와 대대비 정신이 르다가다 이주고 뭐라 응원도 세워 모임도 대실 개딘님이 조금 가이디 시켜버려 쳐서 개발도 쳐서 개딘 나버 대대비 심진이 저주 선바 대 류리 샤 르버도 잡아 상르르네 되지 유령을 저장 나버 대대비 접어버려 성코는 초반이도 미교와 멋이도 마세기 디벨레 대견제 예외 동엘로 서봐 3 дугаар одоо бүлэг дээр төсвөр төвчээрийг одоо голлож тайлбарлаж байна. За төсвөр төвчээртэй байхын хэрээр бол одоо бидний дотоод сэтгэл тогтвортой, хямрахгүй, тайван одоо байж чадна. За төсвөр төвчээрийг одоо төрүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ гэхээр одоо оюун ухаан, мэдлэг оюун хэрэгтэй юм аа. Мэдлэг оюунтай байх юм бол одоо төсвөр төвчээрийг илүү хүчтэй одоо дадлаг болгож өөртөө төрүүлж чадна. 관계체에 대체 남자 수년던 저와 통신 다다 대기wen 도시 당 제외 저원 디치량 최신도 서번이도 여자 제네 За энэ мэдлэг нь бол одоо бэлэг оюун нь бол юмс үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэн бэлэг оюун юм аа. За хэдий хэмжээнд энийг сайн ойлгож авч чадсан тэр хэмжээгээр бол өөртөө одоо таагүй зүйл тохиолдох үед тэр бүгдийг одоо үзэгдэл төгтөйд хүлээн авч чадах юм. За ингээд ийм одоо мэдлэг оюунтай байж чадах юм бол хин нэгэн хүн одоо өөрлөө уурлан хилэгнэж өөрийг нь ямар нэгэн байдлаар хорлох үед түүнд одоо төсвөр төвчээртэй байж чадна. Одоо түүнийг хорлолын хариуд буцаагаад хорлол үлдэхгүй байж чадах юм. Хин нэгэн одоо өөрийг нь хорлох юм бол хорлох үед энэ намайг хорлцлоо гэж одоо бодох юм бол дотоод сэтгэл хямарна. За тэгээд ингэж одоо ийм бодолдоо автаж энэ намайг хорлцлоо шүү. Би одоо буцаагаад үнийг одоо хорлоно гэж одоо бодохын хэрээр бидний дотоод сэтгэл хямарж байна гэсэн үг юм. 타다스는 그냥 임배 메시보다 넘어더 초월을 도와 그리고 세번은 넘어서게 되거나 될거 비시신 도금지 디지티근 예반 되면 지나 파르연의 겨워지 시차와데 개지 리시 공축의 거 또한디 넘어서 샬로 전화 대지 넘어서서 도도 매배체로
오늘 제가 미상로 너버 제베이나 그 너버 제사라다 다 뒤에 초스를 시장체 За бид нэр олон талаас нь бодох хэрэгтэй. 소소서 뭐 이거다 뒤에 Хорлол хэн нэгэн хүн одоо таныг хорлоо гэж бодоход хорлоод яг одоо энэ үед бол одоо хорлоод өнгөрчлөө шүү дээ. Бүх юм одоо болоод өнгөрцөн. За түүний хойноос нь одоо энэ намайг хорлчлоо гэдэг ингээ хойноос нь бодоод их юм бол өөрт л одоо хохирол улам одоо илүү их хохирол бий болно. Тийм учраас энэ бүгдийг бид эргцүүлэн бодох юм одоо сарвал оюун ухаантай байх хэрэгтэй. 꼼바 다 가바바 보시도 마세기 지금 하루 당양 겨워 교로데 공조와 개바 인다 나버메바 이도 매우 패배처로 가셔상게 냐월 제바 За хэрвээ одоо хэн нэгэн хүн хорлож өөрийг нь одоо өөрийг нь хорлох юм бол түүнд одоо хямраад сэтгэл санаа хямрах юм бол одоо таагүй үйл хөдлөл улам нэмэгдээд байх болно гэдгийг бодох хэрэгтэй. 너바 제발라 초한 겨울 겨울로 랜도 너바 제베 대 너바 파버더바 강이 바태양 도버 차가 실시하바 은셰 바이 미길레 인제부가 세버 제벌 대베 За 샬라 너바 단 өөрт ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдох үед, таагүй зовлон тохиолдох үед юу гэж бодох ёстой вэ гэхээр биний урд хийсэн одоо муу үеийн үр дагаварт ийм таагүй зүйл ирж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ингэх юм бол одоо сэтгэл санаа хямрахгүй одоо 50 байж чадна. 그래서 자다게 녀와 주버더니 대부중 타모 속주게 내 먼저와 심정야와다 전주견에서 신진직대로서 왜 나버미베 대부 차부 양소녀와 교신 교전 제부 연모와 학말 Хэрвээ одоо энэ бүгдэд 50 байж чадахгүй буцаагаад хорлол үлдэх юм бол буцаагаад ямар нэгэн одоо таагүй үйл хэрэг хийх юм бол одоо тэр бүгдийн үр дагаварт олон янзын одоо зовлонгууд ирэх болно. Тийм учраас бидэнд одоо энэ дадлага их чухал байна. Дадлага чухал. Өөртөө энэ одоо дотоод сэтгэлийг хямраахгүй байх энэ чадварыг одоо бий болгох хэрэгтэй. Тэсвэр төвчээр гэдэг бол бидний дотоод дадлагтай их холбоотой. 작천놈이 레체바를 차와달 저부동행 중에 줄을 최신도 서버 직소 미스반의 지게셰베 수교 나발메베 이dom요 방법 판배 주인 원보시도 마세기 윤증도 사고에 소남기 초 세베교야 예노 시대배치 컨시 계산으로 초와이 진도 증주 개와 개발자 사고 깨진 긴좀 대이치 미술레시 디고 여마인 셰샤와 메디 개지 전주서 Тэсвэр төвчээрээс илүү тэсвэр төвчээргүй гүгээс илүү одоо гарах үйл байхгүй гэж одоо альцсан. 장주도 샘게바나라 담보교와다 담보로교와마이 За хэрвээ тэсвэр төвчээрийг одоо өөртөө сайн дадуулж чадах юм бол бидний одоо бод сэтгэл улам баттай болно. Ялангуяа одоо энэ уур хилэнг одоо төвчих хэрэгтэй. Маш одоо анхаарах зүйл нь юу вэ гэхээр уур хилэнг өөртөө дадуулвал уур хилэнг өөртөө одоо бий болгож уурлах юм бол ялангуяа бодисодва нарт одоо уурлах юм бол бодисодва нарт ганц цагшинд ууралсан тэр уураар өөрийн одоо асар удаан хугацаанд хураасан буйна үгүй хийдгээ. Тийм учраас одоо уурыг тэсвэрлэж чадахгүй, уурыг одоо ингэж одоо өнгөрүүлж чадахгүй ингэж уурлах юм бол үүнээс илүү одоо аюултай зүйл байхгүй гэж одоо альцсан. Агшинаар нэг агшинд одоо бодисодва нарт уурлах юм бол мянган одоо галвт хураасан галваар хураасан одоо буйныг өгөө хийн. 뉴버 니부 매버 니제 매버 남제니 다다셰 점벌 쉐버니 개버니지 미투 수수 체제 타보 멤버지 추도스미 쉐버 남제 초치지 뒤치 유튜브 땅에 미스바의 유동량으로 교워지 개디 미스베 교대다 얘는 대단계와
수배윤의 진이잖아. 샤와. 수배 시 За ингээд эхлээд бол одоо төсвөр төвчээргүй одоо байсны улмаас ямар хор уршиг гарах вэ гэдгийг одоо номлож тайлбарлаж байна. Одоо төсвөр төвчээрийг дадлуулснаар ямар ашигтай вэ гэдгийг одоо тайлбарлаж байна. 수수교우단의 개설이 초도 수배교육 직전에 미수방의 파괴교우 나버서부터 뉴텐차. За хамгийн нэгдүгээрт нь бол одоо энэ одоо төсвөр төвчээргүй байсны одоо хор уршигыг төсвөр төвчээрийн ашиг тусыг одоо ялгаж сайн мэдж авах хэрэгтэй. 책 나버서로 초회견이 지게셔보던 도배 권에 수배윤의 콩도 수배윤의 콩도 취해버려 제대스 미수법안에 뒤 담쳐도 서버거나 담보샤와 해노 테니 서버라 파르듯이 төсвөр төвчээргүй байдлыг одоо дарж төсвөр төвчээрийг өөртөө цаг үргэлж дадуулах хэрэгтэй. 상계니도 요소 무슨 신경 강 서버다 강게 서버다 심지어 강다로 서버 수분들 미고여나 서버 되는 지점에 서버 파르 төсвөр төвчээрийг одоо дадуулахын тулд олон талын одоо мэдлэг хэрэгтэй, олон зүйлийг зорих хэрэгтэй. Тэрний юу гэхээр төсвөр төвчээр гэдэг бол бусдаар одоо бусдаас одоо ирдэг ийм зүйл юм аа. Бусад хүмүүс одоо хорлох үед тэдэнд одоо төсвөр төвчээрийг одоо дадлаг болгоно. Энэ нь бол заавалчгүй одоо бусдаас ирдэг зүйл юм. Тэм учраас бусдын одоо ачийг бодох, бусдыг хайрлах энэ инэрэнгүй сэтгэлийг одоо төрүүлэх мөн одоо хоосон чанарын үзэл онолыг өөртөө төрүүлж чадах юм бол одоо төсвөр төвчээр маань бас баттай болно. 전주 선배서 해체버들네 전주 선배네 대반을 해봐. 디고 매기베 셔널 해봐. 똑바로 잡아. За төсвөр төвчээрийг одоо сайн дадуулж чадах юм бол хүсэл тачаалыг, хүсэл шунлыг одоо дарж чадна, уур хилэнг одоо дарах том шалтгаан нөхцөл бүрдэнэ. 다 용수 대신 낭 용수 당대 심기 규칙도 이거 똑바로 봐. 저번 띵이지 기회 가와도 대화저 삼대 이보 좀 내서 За хэрвээ одоо төсвөр төвчээрийг сайн дадуулж чадах юм бол самадияны эрдэм төрөхөд амархан болно. 대가에 대자다 저 땅용로 내신 참보다 시신전의 인데 төсвөр төвчээрийг дадуулахад тэгш оршихын одоо чадвар их чухал юм. Аливаа нэгэн зүйлээр хүсэж унах эсвэл аливаа нэгэн зүйлээр уурлан хэлэгнэх энэ бүгдийг одоо төвчж өөрийн дотоод сэтгэлийг тэгш байлгах хэрэгтэй. 동해야 방신 이 믿어와다 말이 방식 이 대화도 이 믿어와야 누베 대화야 동해와야 마이바 땅용도 잡아요서 다뭐 3대 15 줄 때에서 За энэ нь бол одоо таата мэдрэмж, таагүй мэдрэмж энэ бүгдийг бол одоо чухалчлахгүйгээр одоо яг өөрийн сэтгэлийг одоо тэгш агуулах, тэгш байлгах нь маш чухал юм аа. Хэрвээ таата мэдрэмжинд хүчтэй автах юм бол дотоод сэтгэл хямарна. Таагүй мэдрэмжинд хүчтэй автахын хэрэг мөн адил одоо дотоод сэтгэл хямрах болно. Тийм учраас ямар ч үед одоо дотоод сэтгэлийг тэгш байлгах нь их чухал юм. 남과 타의 기지 주제내서 대나바 탐제도 남과 타의 기지를 양한다고 한데 나버셔고 타에서 냠네 남시 타의 기지 주제내서 대나바 탐제도 남시 타의 기지를 양한다고 한데 봐디 지야매도 냠네 지야매베 기지 주제내서 대 나바 탐제도 지야매베 기지를 양한다고 한데 봐디 두시 매봐야 많이 노 냠도 두시매미 기지 주대에서 세 자대 대단히 소금을 배워버 주고 쇼 소금을 배워버 주고 신이 되대 대나바탕제도 소긴 두시를 양하다고 한데 봐대 내대 토고 두시남 누구 주시 나서 주시 이를 미시배나 남고 타에서 냠네
남가타의 기지로 되네. За ертөнцийн амьтдыг бол дотор нь 3 хуваадаг. 남가타의 기지. Дөрвсгийн ертөнцийн амьтад, дөрвөлт ертөнцийн амьтад, хөсөлт ертөнцийн амьтад гэж 3 хуваадаг юм аа. 대나바 탐제도 남시 타의 Хөсөл дөрвсгүй ертөнцийн одоо амьтад бол ямар нэгэн одоо дүрст бие махбод байхгүй. 탐제도 지안 Дүрсгүй одоо ийм амьтад юм. 두시 매바야 많이 너 냠도 Дүрст ертөнцийн амьтад нь бол одоо Даяны дөрвөн оронд тэр оронд амьдардаг одоо амьтдыг хэлж байгаа. За хөсөлт ертөнцийн амьтад гэдэг нь бол хүсэл эдэлтэйг одоо хүн төрлөختөн гэх мэт эдгээр одоо бодголуудыг хэлж байгаа. 자다매바 집어매바 너바매바 탐제도 개비 취기 인기려봐 남가에 감기 태도 뭐 탐제도 안 되면 지금 켜버려 전에 주제 내서 대신도 인지도 안 된바다 가와도 안 된바다 당념도 안 된베스 양보 시에서와 내가 마시는 어버리셔 방안에 되더디 제주주처와 나봐도 뭐 За эдгээр амьтдыг одоо инэрч хайрлсан энэрэнгүй сэтгэлийг одоо төрүүлэх хэрэгтэй. Эдгээр амьд инэрч хайрлахын тулд бид нэр одоо эхлээд цаглагшгүй одоо дүрийг бодож бэлтгэх тухай одоо гарч байна. 태관조 대표나 남과라 차 남과라 차시노스 남과라야 김무중 개연조 대표는 답사 자신은 살아야 땡동 중화도 치우 줄치버 대표나 출로 차와시노 출로야 메뉴 번조 대표나 살아 차와시노 도와야 제바 제대 말아야 제대 변나 매일 풍부 청부시노 다게 르르 취균 청부 전대 변나 진 청부시노 취균 저다게 동숨게 동청부지리 감디군 버신 저도 봐와 군도 저도 체진 버때 매지식도 교고 시월저도 나와다 예만데도 저르셔와 디들 투셔와 일 양 라괴 진신 군도 육보를 제도 상배지든 예 봐도 야 류기 왕도 주로 제자원의 주주기 업을 셔보고 델하에 나에 감 나버다고 밀레데바 하다 민이게 자야돼서 차와다 자셔와다 강한다 링야종 년야종 타나 정부도 사장의 공원도 수분하게 자야돼서 니네 하에 나에 것이서 대 심진 현다 강 현다다 강사 현안 남지 심도 심기 양다고 지도하시는 저도시 대사다 제배 성라 양 대사다 제배 성소 양다고 지도하시는 저도시 대사다 제배 성라 양 대사다 제배 성소 양 지도하시는 저도시 대신 Тэгэхээр одоо олон төрлийн амьтдыг амар амгаланд одоо хөтлөхийн тулд тэдний дотоод сэтгэлийг одоо сайн таньж мэдэх хэрэгтэй. Жишээл хүсэл шунал автсан одоо амьтдыг амар амгаланд хөтлөхийн тулд одоо түүний дотоод сэтгэл хүсэл шуналаар инэлсэн байна гэдгийг одоо мэдчихээж түүнд туслах хэрэгтэй. Уур хилэнгээр инэлсэн хүмүүсийн уур хилэнгийн одоо хэрхэн арилгах энэ арга замд одоо хөтлөх хэрэгтэй. 가서 셰는지 심지 양다고 지도하시는 저도시도 실사 원인이 현지 심시병의시소 За дотоод сэтгэлийг бусдын одоо дотоод сэтгэлийг таньж мэдэх илт мэдэл гэж байдаг. 치료 직접적으로 치료 이번에 치료 Ер нь бол урт цаг хугацааны одоо уртыг өнгөрсөн хугацааг илтэд мэдэх, ирээдүйг илтэд мэдэх, хол ойрыг одоо илтэд мэдэх гэх мэт олон янзын одоо илт мэдлүүд байдаг. Эдгээр дотроос бол бусдын дотоод сэтгэлийг таньж мэдэх илт мэдэл бол их чухал юм аа. 차베게봐도 지구도 차베게봐도 뭐야 제소잖아. 깨봐자 제소잖아. 깨봐 동야 제소잖아. 깨봐 몸다 깨봐 저와다 깨봐 저와 차 깨다. За илт мэдлийг одоо сайн эзэмшиж авч чадах юм бол одоо бусдын тусыг хийхэд илүү амар байх болно. 책임식나 За өнгөрсөн хугацааг одоо олон зуун галвын одоо өмнөхийг ч одоо санаж чадах ийм чадвартай болно. 천년 뒤섭시도 윤니
디 윤인디 지시지 네네 대화도 도면에 늦어고 시긴 영어 다 되는 시편의 책임을 수도 계속 되는 시편인데 계속 시 나바다 제도 되는 또바다제 교제도 셔봐 뭐였네 나바도 뭐 제조는 되는 거겠네 제조는 뭐를 셔보고 되는 사이 미가 나바다 봐 밀린 대비 심지 시포와도 겨와도 너 미국보다 대화를 송하다 냐버를 송하다 상보다 냐버노도 내 지도하시는 냐원을 심지어야다고 지도하시는 소도 시소 개뭐 심지어되다니 류진 야와 줘봐도 되마 나게 야와 줘봐도 되마 이진 야와 줘봐도 되마 파관으로 고원 대벌 줘봐 로버다와 제다데 로버다에 За бусдын одоо дотоод сэтгэлийг таньж мэдэх энэ чадвартай болсноор энэ хүмүүст одоо ямар зовлон бий болж байна вэ? Тэр зовлон юунаас болж бий болов гэдгийг одоо бүрэн гүйцэд мэдэж чадах юм. 심지 За зарим амьтад бол одоо 10 хар нүглийг алийн илүү их хийсэн байна уу? Түүний үр дагавар ийм зовлон амсаж байна гэдэг одоо энэ бүгдийг таних мэднэ. Одоо хийж байгаа үеийн үр дагавраар дараа нь одоо ийм төрөлд одоо төрөх гэж байна гэдгийг бол одоо илтэд мэдэх юм боломжтой болно. 양다 와다래 양다 와라멜리 식디 시외호도 된조 투지 진진을 하는 이 나온도 겨우 제셔워서도 시도 되다나 사이 미가 나버다고 밀린데고 심지 치포와도 겨워도 너 두고도 너 미두고 시에쳐와네 탐제 나버다제 된 또다제 된도다제 교수도제 보통도 내 지도와 신도 여원 쪽에 심지어도 시소 대 something number 타르바다 땡인진데 여버 주고 디달라 여버 주고 진 number 당신 number 당양 강다 전주계에라 용소 소원조 통한테 대 통한테 체도 싸운데 물론 때가 와게 기바 마다고 대사가 와게는 미죠 대지지는 대사를 자주 써봤대 털어 개배 뭐버시베 심지 교단데 배치로 시제가 보던 교로 대단나 산들 자주 써봐 라 삼대 당 뭐버시베 좋은 교로 지도 따도 지대긴 대사도 신상 영수 써봐 교르셔나 당게 자니 마음에 뭐도 세워지 대 띠무경 영수 써봐 지도셔나 대양도 지도와 신도디 지게도 저 담제 깨라 때문에 임배 포함해버니다. 되는 저거래도 와. За ингээд амьтдын одоо зовлон мэдэж авахын хэрээр тэр бүгдийн одоо зовлон юунаас үүссэн байна уу гэдгийг одоо мэдэж авна. За амьтдын одоо зовлон бол явж одоо мэдэхгүйд тулж байгаа, мунхагт тулж байгаа юм аа. Мунхгийг одоо арилгаж ээжл зовлонгоос одоо бүрэн гүйц салах боломжтой. 자주서 버전에 개발자도 도모다 개발동도 도모다 개발봉도 개발샤워도 도모다 개발축지부도 도모 로그엔데서 집을 사와 많이 보본주로 로그에서다 집을 사와 많이 보본주로 로그에 띠무 집을 사와 За тийм учраас одоо бодисдванаар бол одоо цаг үргэлж одоо бусдын мөнхийг одоо хайрлах, бусдын зовлон арилгахын төлөө одоо хичээж байх ёстой. Энэ нь бол нэг ганц нэг төрөлдөө биш, олон төрөл дамжиж одоо ийм зам мөрөөр одоо явах ёстой. За ингийн тулд өөртөө эхлээд одоо энэ бүгдэд одоо сайтар суралцах ёстой гэдгийг одоо тайлбарлаж байна. 하이다고 오구로 규로제 외심전의 대발로 대자 나버더베 더블 줘봐라 창화다 소 인시 심전의 대배 담내 담발라 개베 인호 시셔와도 대다를 개에서 디니 직딩 대배 대자 За ингээд бодисдванаар бол одоо бусдад туслахын тулд, бусдыг одоо амар амгалантай болгохын тулд өөртөө олон янзын одоо төрлийг авдаг. Зарим үед бол одоо урд өмнө бодисдванаар хааны төрлийг авч ирсэн, зарим нь хааны агийн төрлийг авч ирсэн. Гэх мэтчдэнгээр одоо маш олон янзын одоо төрлийг авч тэр төрөлдөө төрж одоо олон амьтдыг амар амгаланд хөтлж ирсэн юм.
침발로 투고 바로도 침발 숨게 대 개발자다. 초기 러시아는 저거 요소 주고 나버셔봐. 사월 세회지 샤버 진소 최순대다 패무치 대월십에 기본으로가 선언 시제 소자 대단히 사제 소지 단위 고유교 저주 선번 저주 선번 남코나 지게도 시에 진보로 소배 대인 매경 대단하야 기본으로도 시에 예외 대남라니 대남라니 시벌어 되네 대개도 저도 될라 기본으로니 패질 지보로 소배 쉬어서부터 다 주보로 라라 저도 저거 나라니 준주의 상대의 시르디 지슈다의 직 бодцод өнөрийн одоо банк дагаж мөрддөг 6 зүйл байгаа. 6 зүйлийн одоо эхний өглөг өгөх ёс суртахууныг сахих эдгээр зүйлүүд бол энгийн одоо бодцод өнөрч их амар. Харин одоо самадияны эрдмийг олох, бэлгүүнийг олох эдгээр одоо зүйлүүд нь бол одоо хуургийн одоо хувраг бодцод өнөрч илүү амар байх болно гэдгийг тайлбарлаж байна. 최기 단위 전이고 개화매매 전이 균이 이식이 소소 단위 땡라서 배체외의 단위기 단위 처월 전에 자주서 뭐 선수배 그 속으로 셔와 개회서 뭐 니멀라는 뉴시베 의진디 라운드 면은 담보를 양다 세전에 로원으로 로 멤버 넘버를 좀 넘버인데 사회셔봐 대화시에 세진님은 나반데네 라게단라 예배 미시바 더니 중에 교수 주원이 계신분데 거기도 세네 나바테도 보냐고 담발에 텔레션은 수보 중에 객집에 멤버 정보에도 자주 선보되니 산대신도 노와 유저 초면주로 대란 예배 멤버 연된 정보를 제보 정보 니마 정배 니마더라 치 노를 주도 세인자 견던데 교로 축을 민주대 서버로 치 하고로 고배치대 인지규 누버로 제배실 우모는 주고에 샤바를 섬기고 수모 다시 하셔나 За ингээд 3 дугаар бүлгийг уншиж дүүрлээ. Энэ хүрээд өнөөдрийн номын айлдвараа завсарлая. 특히 나도 실수보다 실이 За ингээд түрүүн тайлбарлсан 가장 알아서 다 бид нэр ямар тааж одоо 지 때문 직비 내다 서로 шашин бурхны шашин одоо жоохон уруудах ийм цаг үед бид нэр амьдарч байгаа. 같이 띵서 딘데지 애들 루루 явсаар Бидний хувьд бурхан багшийн одоо айлтсан тэр уужим гүн гүнзгий энэ сургаал номлолтой гэвч бид нэр одоо учирсан. Бидний өмнө бол одоо энэ бурхан багшийн энэ гүн гүнзгий одоо сургаал номлол өргөн уужим сургаал номлол бол бидний өмнө байна. Энэ номыг одоо зааж хөтлөх одоо багш нарч байна. Тэгэхээр энэ нь бол аль ч талаас одоо нөхцөл шалтгаан бол бүрдсэн юм аа. Гадна талаас эдгээр нөхцөл шалтгаан бүрдсэн яг энэ үед өөрсдөө сайн одоо хичих хэрэгтэй. Энэ сайхан боломжийг талаар өнгөрүүлж юусоо болохгүй. Энэ номонд гарч байгаа зүйлүүдийг одоо өөрсдөө сайн суралцаа зогсохгүй өөрийн амьдралдаа одоо сайн хэрэгжүүлж дагаж мөрдөх нь чухал юм аа. За ингээд бүгдд нь баярлалаа. Өнөөдрийн номын айлдвар ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш номын айлдвар үргэлжлэнэ. 중심에도 드라마가리라 링시 니인데겐 바디 상계싱투 미대 보와이 조군 남아타싱라 조바쇼 이담 구루라나 만달라 감나야
다른서 아다 배선 이것도 봐. 겁나라고. За номон дээр их гардаг. 그 굶주릴 때 Дадуулчих юм бол хэцүү зүйл ерөөсөө байхгүй гэж гарч байгаа. Дадуулчих юм бол ерөөсөө бидний одоо дадуулгаас өмнө бол хэцүү байсан тэр зүйл дадуулаад байх тусам улам л амархан болно. Урд өмнө за энэ хэцүүдээ гэж бодож исэн зүйл маань сараар жилээр ингээд одоо дадуулаад байх тусам улам л амархан болоод ирэх юм. Тийм учраас та бүхэн гів гэнт одоо саяны одоо ярьсан бод сэтгэл болон хоосон чинэрийн үзэл онолыг тэр даруйд одоо гинт ингээд өөртөө бий болгоно гэж байхгүй. За энэс бол одоо удаан хугацаанд үнд суралцах хэрэгтэй. Зарим хүмүүс нь бод сэтгэл гэдэг бол хэцүү дээ, хоосон жанр гэдэг бол хэцүү юм а гэдэг хоошин тавиад хүнээс өөрөө ингээд цухтаад байдаг. Ингэж болохгүй. Анх би ном үзэж явах үед бол бод сэтгэл хоосон жанрын үзэл бол аль нь бол ямар одоо агуу зүйл юм энэ хэцүүдэ гэж боддог байсан боловч үүнд суралцаад байх тусам улам л одоо их амархан болж улам л ойлгомжтой тодорхой болж ирсэн. Тийм учраас сая хэлсэнчлэн одоо гадна талд бол бидэнд маш олон янзын одоо олон нөхцөл шалтгаанууд бол бүрдсэн байна. Энэ үед бид нэр одоо өөрсдөө хийчих хэрэгтэй. Яг одоо бидэнд байгаа ийм нөхцлүүд одоо бүрдсэн байгаа энийг одоо бид нар талаар өнгөрүүлэх юм бол одоо нэг ашиглаж чадахгүй ингээд талаар өнгөрүүлчих юм бол хожим одоо бидэнд ийм боломж тохиолдно бүрдэн гэдэг нь бол хэцүү юм. Тийм учраас одоо яг өнөөдөр хэцүү гэж бодогдож байгаа тэр зүйл нь үзэж судлаад уншаад байх тусам бодож бясалгаад байх тусам улам одоо амархан болно. Өнөөдрийн одоо бидний дотоод ойлголт маань хэдэн жилийн дараа гэхэд үр дүнтэй болсон байх болно. Илүү гүнзгий байх болно. Илүү баттай байх болно. За маш умын айлдвар үргэлжлэн Монголын цагаар 10 хагасд номын айлдвар эхэлнэ.
在没走过。Hello. Hi everyone. So we will take a 15 minutes break now, and revision class by Yangtze Rinpoche will resume at 10 a.m. So it's not compulsory, but it's strongly encouraged that you can actually attend the revision, whereby Yangtze Rinpoche will be going through what His Holiness has taught earlier. 所以我们下一次9:45，我们先休息15分钟。那在10点的时候会有复习课吧。
杨登仁波切。So 不是一定要参与，可是我们真的是很强烈建议大家可以再留下来。Kính thưa quý vị, chúng ta sẽ có 15 phút nghỉ giải lao và sau đó sẽ bắt đầu giờ ôn tập vào lúc đúng 10 giờ và được thuyết giảng bởi Yangten Rinpoche. Mời mọi người giải lao trong vòng 15 phút và quay trở lại đây trước 10 giờ để giờ ôn tập sẽ bắt đầu. Keep walking, keep walking.